Зээс олсон. За сайн уу? Өмнө Японд би бараг 5 жил гаруй амьдарч байхдаа би ерөөсөө гамшигаас хамгаалах цүнх ерөөсөө бэлдэж үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээд яг энийг сотургасан чинь бас амар сонирхолтой юмнууд юм. За тэгэхээр хэдүүлээ би танарт гоё танилцуулъя гэж юм. Одоо ер нь яг цүнхэнд бүр заавал байх ёстой юмнуудыг өргөж өвчэй гэж бодлоо. За тэгээд хамгийн чухал зүйлээс эхлүүл хамгийн чухал зүйл нь шүгэл заавал байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд энэ бол бүр ингээ маш олон төрлийн шүгэлнүүд байна. За тэгээд энэ шүглийг онцлох юм бол энэ шүгэл дотор одоо ийм цаастай. Тэгээд цаасан дотор нэр болон одоо ингээд гэрээ хаягаа бичээд энэ шүгэл дотор хийгээд зүүгээд явах нэ. Ингэснээрээ одоо та ямарваа нэгэн асуудалд ороод ухаалтаж унах ч юм уу те. Эсвэл бүр муугар хэлэхэд бүр өглөө гэж утгаад таныг одоо ямар нэртэй хүн байсан хин гэдгийг чинь одоо таних нэг хэрэгсэл нь болох нэ. За тэгээ дараачийн хамгийн чухал зүйл нь бол бас тий одоо ямар нэгэн гамшиг тохиолдлоо гэхэд ийм одоо хүзүүний толгойн ийм гэрэл бүр заавал хэрэг болно. За тэгээ энэ гэрэлнүүд бас ийм ингээд төрөлөөрөө байна. Би яг энэ одоо эн чинь нөгөө нэг яг нэг ийм аюулгүй байдлыг хангах одоо яг нэг ийм хэсэг байгаад байгаа шүү дээ. Энэ дотроос хамгийн их харагдаж байгаа зүйл нь болохоор ийм мөнгөлөг цааснууд бүр амар их төрлөөр байдаг юм байна. Жижигхэн зүгээр ингээ угалдаг ийм жижиг мөнгөлөг цаас байж ах жишээтэй. Эсвэл бүр ийм 2 м 13 та ийм цааснууд гээд ингээд бүр ингээ төрлөөрөө заяа. Энэ болохоор дулааныг гадагшлуулахгүй, биеийн дулааныг гадагшлуулахгүй, дээрээс нь ус нэвтрэхгүй, тэгээ салхи нэвтрэхгүй. Тэгээ ийм юм байна. Тэгэхээр ер нь бол яг оройг тавхад чинь маш хэрэгтэй зүйл болох нэ. За тийм ээ. За тэгээд дараачих нь болохоор ийм бэли шүгэлтэй олстой ийм бас ийм 3 сетээр байдаг ийм юм бас байт юм байна. Одоо зүгээр барилга нураад ороод ирлээ гэж бодоход ингээл гараар ингээл гар гэмтэж штэ тий. Ийм бэли цөмөн дотор байвал өмсөөд тий одоо юмнууд ингээ холдуулах ч юм уу ямарваа нэгэн зүйлийг хийж болох нэ. Нэг таалагдсан нь бас энэ зэ юм. Энэ болохоор ингэдэм байна. Тэгээс анаа сонслоо. Ингээс тавиад одоо ингээ шкафныхаа дээр тавиад тэгээд ингээд хан руугаа ингээд одоо ингээд тогтоогод гэх юм уу. Нурхаас сэргэлээд бэлтжтэй юм шиг үн тэ. За тэгээд энэ дэлхий дээрээс нь ийм модон 0 дамбар. Тийм модон сэлэр чинь. Ийм цаасан хайрцаг нь ийм нэг удаагийн 0-тэй. Тэгэд одоо жишээл ямарваа нэгэн хэцүү зүйл боллоо гэхэд ус тасарнаа. Тэгээ тог тасарнаа, бүх юм тасарнаа. Тэг хүн л юм чинь 0 ашиглах заав шаардлагатай болно. Тэгэд ийм юм нэгийг аваад тэгэд ингэчтэй юм бэлээ. Сайн нараа. Тэг энэ бол надад нэг амар хэцүү нөхцөл байдалд бол энэ амар чухал зүйл юм шиг санагдаж байна. Тэг. Хүн ингээл яг гэртээ 7 хоног ингээ гацгаар болчихвол яах юм тий усгүй юугүй хэцүү шүү дээ. Энэ болохоор body towels тий. Тэгээд яг нэг шигээр бүх бие арчиж болохоор ингээл дотор нь ариутгах юм хүм ч юм уу байгаа л юм шиг. Ямартай ч нойтой мэдрэмж болчих чинь. Нэм хүүтэн мэдэн шүү дээ. Тийм байна. Энэ ингээд нөгөө нэг кинон дээрээс харж байсан бол тап гэж хуглаал. Нэг асаал агуу дотор яваад тий. Тэр шиг энэ 3 өдөр барьдаг юм гэрлэгнэ. Тэгээд яг ийм газар хөдлөлт, тийм хуу салхитай, эсвэл яг ийм гэрэл тасарсан тоггүй болсон үе. Энэ ингээд sandbag гинэ. Тэгээд илс хийгээд илсээр ч гал унтрааж болно гэстэй. Тэгээд дээрэс нь илсээр одоо ямарваа нэг хөндрүүлэгч хийж бас болох нэ. Тэгээд ийм sandbag энэ 48 см, 62 см-тэй хэрэг овоо том юм. 2 шувуу. Нэгдээ юу? Нэг дээр ширхэг байгаа гинэ. Энэ нөгөө юу байна? Олон хуудастай. Нэг хуудасаараа салдаг юм. Хувцгаадаг бок шүү тий. Гараараа ингэж угаах боломжтой. За энэ бол энэ юу юм бэ? Гартаа авч явдаг мини 0 гинэ. Энэ ч манай Монголд хэрэгтэй юм шүү. Төвчрээ явж байхаа. Шээчтэй юм уу тий? Тийм. Энд тэгтээ unisex гэж шүү дээ. Төрлийн хүн ашиглах бол эмэгтэй хүн яаж ашиглах юм бол тэгэл урдаал байх бол. Да ямар ч тач болох юм шиг юм тий. Энэ төгжрөл гэж шүү for traffic jam гэнэ. Тэс гадуур аялж явах үедээ энэ юу юм бэ? Одоо ингэ нөгөө дотор нь нунтаг юм байна. Тэгээ памперс шиг ингээд шингэнэн жээл болчихдог. Тэгээ энэ дотроос миний яг бит хоёрын ойлгох үзүүлэхгүй. Яг нэг юм
emergency notebook байсан. Энийг тэгтээ хэрхэн ашигладгийг сайн мэдгүй л юм л да. Яг одоо юунд хэрэг болтын тий. Тэгтээ ямар ч тач хэрэг болтгол юм шиг байгаа. Гэтэ энийг би бас яг асууж ер нь хайж үзнэ тий. Яг одоо emergency нөхцөл яг энэ дэвтэр бал хоёр яг ямар нөхцөл байдалд илүү хэрэг болт юм бол гэдгээс мэдээд авчвал аюу зүгээр санагдлаа. За тэгээд юм байна. Тэгээд emergency backpack байна. Тэгээ энэ болохоор 700 yen гэж байсан. Начаас юм улаан өнгөтэй байгаа нь зөв юм тий. Бусад юунуудаас шууд ялгараад аваа гарна. Энэ бас хэрэгэлт юм байна. Гитэн байсан. Би түрүү наашаа гарч ирэхээ өмнө ер нь яг юу хэрэг болт юм бол нэг юм марцсан биш тийм. Нөгөө юм усны 5 литрийн юм сав байгаа. Одоо ингээ усыгээд юм болчихно шүү дээ. Тэгээ энэ бол бүр заавал байх хэрэгтэй. Тэгээ дээрээс нь цүмгэн дотроо одоо нөгөө жижиг уснууд идэв шүү дээ. Жижиг уснуудыг бол заавал хийх хэрэгтэй. 3-4 ширхэг. Тэгээ дээрээс нь нөгөө нэг лазсан хоол хүнсний бүтээгдэхүүнүүд идэв шүү дээ. Айгу олон жилийн хугацаагаар хадгалж болдог. Тийм юмнууд бол заавал цүмгэн дотор байх хэрэгтэй гэж байх хэрэгтэй мэлээ. Тэгээ гэртээ байж ах чинь газар хөдлөлөө гэж бодъё. Тэгээд газар хөдлөвл та нар хэрхэн гэрээсээ ч юм уу те одоо өөрийгөө бэлтгэх вэ талаар мэдэх үү. Тэгээ би ингээ багахан зөвлөгөө болоод та бүхэнд хэлээд үзье юм. Ингээд тийм би энийг яг ямар үед хийх ёстой вэ гэхээр хамгийн эхлээд яг газар хөдлөж байгаа үед та бүхэн аль болох толгойнхоо дээр те юм нурхаа сэргийлээд юм тавиад ширээнийхээ доор нуугдж жагаад газар хөдлөлт гэдэг чинь ингээ хэсэг хугацаанд ингээ жоохон явж жагаад хэсэг байна. Тэгжээд буцаж дахиж ингэж гарч ирдэг байхгүй юу. Тэгээ тийм учраас яг тэр голын тэр хэсэг намжиж байгаа хугацаанд л амжуулж авах юмнуудыг хэлж байгаа шүү. За юу. Гэртээ байжлаа. Сайхан ингээд өглөө унтчихлаа. Гинт газар хөдлөлөө. Тэгвэл хамгийн эхлээд хийх зүйл чинь газ ашигладаг хүмүүс газ унтраана. Тэгээ бүгднийг нь ер нь аль газ хийх хэрэгтэй. Газ унтраана. Тэгээ түрүүний нөгөө 5 литр ус байгаа шүү дээ. 5 литрийн усанда усаа хийж тавина. Хамгийн чухал нь одоо та гарах гэж байгаа учраас үүднийхээ хаалгыг онгойлгож үлдээнэ. Та аль болох одоо нөгөө нэг яг даацын ханныхаа доор зогсоод тэгээ бүх юмаа бэлтгэж авч дууссан болвол лифтээр биш шатаар доошоо заавал бох хэрэгтэй. Яг тэгэхээр лифт гацах магадлал бол маш өндөр байдаг. Хэрвээ та гарч чадсан болвол шууд өөрт харагдах хамгийн ил задгай талбай руу гүөхийг хичээгээрэй гэж бас хүсмээр байна. За тэгээд иймэрхүү зүйлс байна да. Одоо байгалийн гамшиг гэдэг зүйл чинь өвчнөд яг гижлхэн хилж ирдэггүй, хийсч ирдэг учраас та бүхэнд одоо мэдлэг болгох үүднээс энэхүү контентийг хүргэлээ. Тэгээд одоо юу ч хизээч яаж тохиолдохыг бид бүхэн мэдэхгүй. Тэгээд бид бүхэн ч гэсэн яг нэг хэдэн 7 хоногийн өмнө бас тэ сая Азар яг юу болсон, ямар амар бас газар хөдлөл болсныг бүгд мэдсэн байхаа. Тэгээд тийм учраас энийг та бүхэн муу ёр гэж битгий хүлээж аваарэ. 12点同じ商品がスキャンされました。13点、14点同じ商品がスキャンされました。ありがとうございました。27点。 За тэгээд ихчтэйгээ хамт аюулгүй байдлаас сэргийлэх цүнхгээ бэлдсэндээ маш их баяртай байна. Тэгээд гэрт очиод хідэн төгрөг болсон юу авснаа хамтдаа харцгаая. Гэртээ очиж байгаад бас зарим нэг юм гэрт байгаа юмнасаа хий. Бэлдээд хийтээ. Тэгээ энэ цүмэн багтчихдээ юм байна. Энэ хоёр л явж ихвэл багтгал юм байна те.